Тэгээ өнөөдөр арчсан намын гишүүд шинжилсэн бүртгэлдээ хамрагдж байна. Улс даяар бүгдээрээ шинжилсэн бүртгэлдээ хамрагдаад намын дараачийн дотоод сонгуулийн ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бидний ярьж байгаа энэ шат их учиртай. 1996 оны цагаан сараас 5 хоногийн өмнө арчсан холбоо эвсэл гэдэг сонгуулийн эвслийг яг энэ шатан дээр зарласан. Би тэр үед сонгуулийн штабын дарга нарын нэг нь байжгаад тэгээ энэ дээр Монголын социал-демократ нам үндэсний арчсан намын одоо хоёр талын улсууд цуглаад тэгээд анх удаа 75 жилийн дараа Монголд арчсан намууд сонгуульд ялсан тэр. Тэгээ энэ их бэлэг дэмбэрэлтэй цэг учраас та хэдийг би зориуд цуглуулж байгаа. Юу арчсан намын анхны ерөнхий нарийн бичгийн дараагаар 2000 онд томилогдсноос хойш намын ажилд бол тасралтгүй оролцож байгаа. Тэгээ ямар ч намын хувьд дүрм хамгийн чухал байдаг. 2000 оны дүрмийг болохоор 17 онд өөрчилж 17 жил мөрдсөн. Тэгээ 2000 оны ер нь бол аль ч улс төрийн намын одоо гол ажил бол бүх шатны сонгуульд оролцох байгаа. Тэгэхээр Монгол улсын сонгуулийн тогтолцоо ямар байна? Тэрэнд одоо арчсан намын дотоод сонгуулийн систем ажиллахан болох ёстой байлээ л дээ. Тэгээд 2000 оны дүрмээр одоо хотын дарга, сумын дарга, дүүргийн даргыг ард түмэн шууд сонгодгоо те. Одоо нөгөө дарга сонгоёг яваад байгаа шүү дээ. Манай 2000 оны дүрм яг тэрнтэй адилхан байсан. Аймаг сум дүүргийн намын ороог жирийн намын гишүүд сонгодог. Тэндээс арчсан намын дарга сонгодог юм яг одооны юм шиг байсан. 2017 онд энэ системээ өөрчилж арчсан намын бүх гишүүд би одоо нөгөө арчсан намын дотоод сонгуул болох гэж байгаа учраас бүх гишүүд бүх одоо дарга удирдлага нийт дэвшил сонгодог болсон. 17 оны дүрмээр Батулга ерөнхийлөгчид дэвшид ялсан. Тэр шиг одооны дүрм бол жоохон өөрчлөгдөж байгаа. Одоо зүүрлж хэлэх юм бол арчсан намыг одоо нэг улс гэж бодвол би зүүрл хэлж байгаа шүү. Тэрнээс улс болчихоогүй. Арчсан намын бүх иргэн чи одоо нэг 250 мянга шүү дээ. 180 мянга ч юм уу. Энэ улсууд бүгдээрээ одоогийн дүрмээр улсынхаа ерөнхийлөгчийг сонгох боломжгүй байгаа. Аймаг дүүргийнхаа намын ороог сонгоно, намын орооных нь тэр улсынхаа ерөнхийлөгчийг сонгох гэдэг шүү дээ ингээд. Монгол улсын ерөнхийлөгчийг Монголын бүх ард түмэн сонгодог шүү дээ. Тэгдэг үстэй тий. 17 оны дүрмээр тийм болгоцсон байсныг яг хоо цогтгорлыг дарга авахд энэ дүрм нь өөрчлөгдсөн байсан л да. Би цогтгорлд хэлсэн. Чи одоо дүрмээ уцаад 17 оног шиг болгоо. Яг гэвэл арчсан намын гишүүд бүгдээрээ намын дарга сонгодог. Энэ чинь зөвхөн цогтгорлыг сонгож байгаа биш. 180 мянгуулаа нийлээ цогтгорлыг сонгоно. Одоо нийслэлийн намын гишүүд хэд байдгийг 100 мянга байвал бүгдээрээ нийлээд бацгтыг сонгоно. Дүүргийн одоо хэд байдгийг Болормоо гэдэг намын даргыг Скватер дүүргийн намын гишүүд сонгоно. Гэх мэтээр ингээд нөгөө шат шатандаа сонгодог. Тэгээ энэ дүрм рүүгээ би нэн даруй шилжих ёстой гэж үзэж байгаа. Ягаад гэвэл одоо хөрсөх ерөнхийлөгчийг Монголын ард түмэн бүгдээрээ сонгосон мөртлөө дараачийн ерөнхийлөгчийг улсын хурлаа сонгоод байгаатай адилхан болгоцсон байхгүй юу. Тэгэхээр Монголын ард түмний сонгодог эрхийг улсын хурл булааж авдаг болдог шиг үндэсний бодлогын хорооныхон намын даргыг сонгодог ийм одоо ухралт хийж болохгүй. Монголын улс төрийн намуудаас анх удаа арчсан нам дотоод сонгуул гэж хийгээд сунгаа гэж хийгээд тэрүүгээрээ сумынхаа намын лидерийг, сумын намын хороогоо, аймгийн намын дарга, аймгийн намын хороогоо, үндэсний бодлогын хороогоо, намын дарга нэгэн зэрэг сонгодог ийм систем рүү орчоод байсан. Тэгээд энэ 20 он юм уу 21 он орчимд энэ дүрмийг өөрчилсөн байлээ. Тэгэхээр бол одоо Монголын ард түмний ерөнхийлөгчийн сонгодог эрхийг булааж аваад улсын хурл сонгодог бол Монголын ард түмэн бүхэнд нь шүү дээ. Тэрнтэй адилхан
арчсан намын жирийн гишүүдийг бухимдалтай байгаа. Одоо яагаад заавал намын нийт гишүүд ерөнхийлөгчийн сонгуульд, улсын хурлын сонгуульд, аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшичээ тодруулах гэдэг юм гэхээр нийт гишүүдийн тодруулсан хүмүүс сонгуульд ялах магадлал нь өндөр байгаа. Одоо ганцхан ялгаан л тэр. Хэдхэн 400-500 сууж байгаад сонгогдсон нэр дэвшигч бол сонгуульд ялах магадлал нь одоо муу байгаа. Тэгэхээр одоо намын гишүүдэд эрх мэдлээ өгсөн байсныг мөх эрх мэдлээ буцаагаад авцсан гэсэн үг. Одоо буцааж энэ УБ-г авсан эрх мэдлийг буцаагаад одоо намын гишүүдэд өгөх хэрэгтэй л гэж би үзэж байгаа. за одоо тэгэхээр ирэх 2027 онд ерөнхийлөгчийн сонгуул, 28 онд парламентын ээлж сонгуул болно. Таны тухайд одоо ерөнхийлөгчийн юм уу парламентын сонгуул аль нэгэнд ч юм уу орох бодол байна уу? Би энэ онд тэтгэвртэй гарч байгаа ямар нэгэн сонгуульд оролцохгүй. Тэгвэл арчсан намаас 27 оны ерөнхийлөгчд ялах юм байлээ. 28 онд улсын хурлд олон болох юм байлээ. Иргэдийн хурлд мөн одоо бид нар чинь 350 сумын талд нь ялчаад байгаа шүү дээ. Яг ардын намыг 10 жил 12 жил хүлээгээд улс орон бүр дампуурч гүйцлээ. Тийм учраас одоо сайдыг сандаг гэдэг шиг арчсан намыг сандсан байгаа учраас би одоохоо яриа өгч. За тасаа бол маш идэлтэй хоёр сонгуульд ялна гэж хэллээ шүү дээ. Яг ялна гэж ялах боломж хэр байгаа. Цаг нь болцсон. Ягаад гэвэл ардын нам одоо мөнгө итгэхээс өөр юм ихгүй шүү дээ. Нөгөө 10 жилийн өмнө намайг их хурлын даргын ажлаа өгөхөд байсан утаа хэвээрээ, төвчрөл хэвээрээ, ажилгууд хэвээрээ ганцхан юм маш их өөрчлөгдсөн. Бүх хурааны үн одоо хэд дахин өссөн юм бэ? 5 дахин өссөн юм уу? Аимшигтай биш үү? Тэгээд энд ард түмэн дүгнэлтээ хийгээд одоо ардын нам чадгаараа мөнгө л тараах бах. Тэр мөнгөнд нь хуурдахааргүй одоо судалгааны дүн харах юм бол тийм л харагдаж штэ.